Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй ингээ гарааны бизнес нэвтрүүлгийн маань дараагийн дугаар эхэлж байна. Өнөөдрийн нийгэмд интернет харилцаа холбооны дээд хөгжлөөс болоод ямар ч хүн хаанч байсан, ямар ч нийгмийн гарал үүсэлтэй байсан хамаагүй өөрийн эдийн засгийн ач холбогдол бүхий гарааны бизнесийг үүсгдэг ийм гой боломжтой цаг ирж гисэн байна. Тэгвэл яг энэ цаг үе мөчид зориулсан Монголын гарааны бизнес эрхлэгчид, энтерпренеруудын түүхийг та бүхэнтэй хуваалцдаг нэвтрүүлэг маань гарааны бизнес гэх нэвтрүүлэг байгаа. Тэгээ өнөөдөр би олон удаан оролцуулахынсаа ингээ бодож исэн хүмүүс маань ашгүй Монголд явж таарад, бид хоёр Монголд таарад өнөөдөр бид хоёрын ураад нэвтрүүлэгтээ оролцож байна. Монголд аль хэдийн Google-ийн баталга гэж танигдаад байж байгаа ахлах програм хангамжийн инженер мөн өөрөө үнээс гадуур хэд хэдэн гарааны бизнестэй оролцоо явж байгаа ийм мундаг хүнийг авчирсан байна. За сайн байна уу? За сайн байна. За хоёлаа шууд ярианд оръё. Сая хэлсэн Монгол Google-ийн баталга гэж танигдсан. Нэг манайх нэг хідэн олон улсын компани нэрээр овоглолцсон нэг хідэн хүмүүсийн нэг шүү дээ. Тийм ээ яхахгүй. Яг юу хийдэг яадаг хүмүүс тэрийг танилцуулахгүй юу? За Google компанид бол яг софтвер инженерээр 8 дахь жилдээ ажиллаж байна. Яг Silicon Valley-гээс гаралтай одоо хай-тек компаниудын бол яг анхны одоо эмплойеруудын нэг анхны ажилч. Монголчууд дотроос ерөнхийдөө анхны эмплойеруудын нэг болохоор ерөнхийдөө хүмүүс тохойд Google гэсээр тэгээд одоо Google-ийн баталга энэ тэндээс хэлээд байдаг. Одоо бол яг Silicon Valley-д бол бас софтвер инженерүүд бас олноороо нэмэгдэж байгаа. Тэгээд Google-ийн баталгаас гадна өөр хэн бэ? Юу хийдэг хүн бэ? За Google-д бол би яг софтвер инженер 8 дахь жилдээ яг л код бичиж байгаа. Түүний хажуугаар яг Монголд бас стартап компаниудад за голдуу ерөнхийдөө зөвлөгөө өгөх маягаар хамтарч ажилладаг 2 стартап байгаа. Тэгээд үүсгэн байгуулагч бас биш шүү. За үүсгэн байгуулагч гэж яг хэлэхэд бол бас арай учир дутагдaltaй баг. Яг үнэхээр яг тайтл гэх юм бол зохимжтой тайтл гэх юм бол за seed investor гэдэг маань үндсэн хөрөнгө оруулагч. Тэгээд minority shareholder. За бага хэмжээний хувь эзэмшигч. Тэгээ mentor. Зөвлөх. Энэ нь бол илүү тохиромжтой тайтл баг. Хэдэн компанид байна Монгол? Яг одоо бол хоёр компанид яг өдөр тутмынхын ажилд шахуу ерөнхийдөө яг tech хэсэгт нь менторинг хийдэг. За ойлоо энэ тухай ухна. Тэрний өмнө нэг юм. Google компанид дах програм хангамж ахлах инженер хүн юу хийдэг юм бэ өдөр тутам? Яг ингээд зүгээр guest авчаар хэлвэл тээ. Ерөөсөө софтвер инженер, Google дэх софтвер инженер гэх юм бол яг product-ыг эхнээс нь ахуулаад дуусны дараах ерөөсөө бүх процесс. Яг гэвэл нөгөө бусад компаниудтай адилхан бас нэг хуучин нэг загваруудтай адилхан тестинг инженер одоо project manager гэдэг маш олон хүмүүс оролцдог л доо. Уг нь бол product-д Google-д бол ерөнхийдөө софтвер инженер гэлтгэл тэднэр нь ерөнхийдөө бүх юмыг нь аваад явах юм авч байгаа. Тэгэхээр хийдэг ажил нь баг зэрэг өөрчлөгдөн. Гэтэл яг core хийдэг ажил бол ерөөсөө код бичих. Ер нь одоо өдөрт хэдэн цаг код бичих вэ? За өдөрт бол за нэг 8 цаг ажиллаа гэж бодоход эндээс нэг 5-6 цаг нь бол яг код бичих юм уу унших ажил. Технологийн гарааны компани стартапын салбар гэж ярих юм бол энэ код битэх чадвар гэдэг маань өөрөө маш их чухал үн цэнтэй чадвар гэж бодож байна. Тэр үйлдэл Silicon Valley-д инженерүүд айгүй их нэмэгдсэн гэдэг гэж байна. Гэтэ ер нь энэ хэр чухал чадвар юм бэ? Энэ ер нь байх хэрэгтэй юм уу? Монголчууд чаддгийг юм уу энийг тийм ээ? Тэгэхээр за яг тех компанийн хувьд бол ялангуяа фаундерууд нь яг бүх юм чаддаг байх нь чухал юм шиг байна. Тэгэхгүй бол яг юунаас тэр аль нэг чадвар дутагдсанаас зогсох магадлал үнэхээр өндөр. Тэгээд тэр дундаа full stack developer гэж хэлдэг те. Ерөөсөө back-end-ээс ахгуулаад front-end хүртэл ингээд бүгдийг чаддаг. Тэгээд бидний утсан дээр байгаа нэг аппликейшн авах юм бол энэний маань хэрэглэгчид харагддаг тал нь. Тийм. Хэрэглэгчид харагддаг front-end тал нь, back-end тал нь, database нь юу дата одоо тэр хангамж нь бүх зүйлийг хийж чаддаг. Тийм. Бүгдийг нь оролдож чаддаг, бүгдийг нь
хаан ч гэсэн одоо яг чам developer дутлаа гэхэд л тэр позишныг өөрөө дүүргэж чадхаар л байх нь чухал юм шиг байгаа юм. Ер нь бол Монгол full stack developer буюу одоо энэ бүгдийг хийдэг хөгжүүлэгч нь хэрэг байдаг вэ мэдгүй өөрөө. За яг одоо тоомоо бол мэдэхгүй. Гэхдээ зүгээр яг компаниудыг харахад бол Google ч гэсэн ерөнхийдөө хэдийгээр юм том корпорац ч гэсэн тиймүүд нь бол хоорондоо ялгаатай байдаг байхгүй. Ерөнхийдөө жижигхэн тиймүүд бол бүгд яг тэр тим дотор явагдаж байгаа бүх юмыг бүх хүн хийж чаддаг байхыг зорддог байхгүй. Тэгэхгүй бол хин нэгэн хүн гарч болно, өвчтэй байж болно, аль нэг хүнд dependent юм бол хийж байлгаж болохгүй. Тэгэхээр энэ өөрөө их чухал одоо яг зогсолтгүй явах чухал одоо ур чадвар болчихж байгаа юм байна. Тэгэхээр стартап компанид бол аль болох дандаа full stack инженерүүд аль бүх юмыг нь бүх хүний чаддаг байх нь чухал юм шиг байна. Яарахгүй нэг олон хөслөх төсөв байхгүй, мөнгө байхгүй. Тэгэхээр өөрсдөө л хийх хэрэгтэй. Тэгээ хизээч гацаж магадгүй. Яг нэг хүн dependent байвал тэгэл хизээч гацаж магадгүй. Тэгэхээр одоо магадгүй үзэж байгаа залуучууд маань ингэж бодоо. Би full stack developer болж болох уу? Энэ өнөөдөр болох боломж юу байдгийг? Болохын тулд хүн их сургуульд орох хэрэгтэй байдаг юм уу? Яаж явдаг юм бэ? Ер нь бол бүгдийг оролдож үзэх хэрэгтэй. Яг зүгээр ингээд ном унших бол нэг өөр, тэрнээс гадна яг хийгээд үзэх бас нэг өөр. Тэгэхээр хэрвээ яг хуу ажилчин яг нэг юм дээр ингээд dedicated байж ах юм бол түүнийхээ хажуугаар зүгээр яг би яг ихнээс нь дуусах хүртэл нэг юм хийж чадах нь гэдгээ туршиж үзэх хэрэгтэй юм шиг. Тэгжээж серверээ аваад энэ дээр одоо back-end хийгээд энэ дээр front-end хийгээд ингээд яг эцсийн product хүртэл би нэг ингээд явж чадах. Маш жижиг юм дээр туршиж үзэх хэрэгтэй. Яхахгүй хийж үзэхгүй бол хийж чадахгүй. Үзэхгүй бол. Өөрөө одоо бол full stack developer. За ер нь бол тэгжилж болно. Бүгдийг нь оролдож үзсэн, бүгдийг нь хэр хугацаа шаардсан бэ? За яг одоо миний хувьд бол яг professional яг software developing хийгээд нэг 8 жил ярьж юм л болж байна л гэж. Одоо ер нь бол гайгүй. Яг хаа тэгэл яваад байна. Тэрнээс яг нэг юм хэлээ л да. Хийж байгаа ажлын хажуугаар оролдоод үзэх хэрэгтэй гэж юм тийм үү? Яг энэтэй холбоотой юм. Өөрөө болохоор одоо жилдээ нэг удаа Монголд ирж байгаа юу? Тий. Жилдээ нэг удаа. Бусд үедээ бол Америкт байж байгаа. За тэгээ Америкт энэ компани ингээ бүтэн цагаар ажилладаг хүн байгаа. Тэгээд тэрний хажуугаар энэ хоёр төрөвчийн дурдсан хоёр гарааны компанитай ингээ ажиллагаа гэдэг чинь. Яаж энэ цагийг ингээ зохицуулах вэ одоо? Тэр их сонирхол. Тэгээ цагийн зөрүүтэй тийм үү? Тийм цагийн зөрүүтэй болохоор ихэвчлэн нэг шөнө орой ч юм уу эсвэл өглөө эрт ч юм уу холбогдох шаардлага гарч байгаа юм л да. Гэхдээ ерөнхийдөө заавал ингэж нөгөө VC-гээр холбогдохоосоо илүү ихэвчлэн мэйлээр ч юм уу эсвэл яг нөгөө Stack Enter гэдэг янз бүрийн төлөвлөд байгаа шүү. Тийм байдлаар онлайн хэлбэрээр ихэвчлэн холбогдож ажиллаж байна. Гэтэ ер нь бол шөндөө суух уу те? За шөндөө суух тохиолдол ер нь бол байна шүү. Ер нь бол. Тэр асуулт ингэж гарч яах гэж тэнцээ ийм гоё ажилтай хүн энэ тийм ч юм уу өөр нэг газрын технологийн гарааны бизнестэй зууралтаад байгаа юм бэ. Энэ яах гэж ер нь юм ийд. Одоо бол тэнд ажиллаж байгаа бол хангалттай л амьдрал үүсээд боломж харагдаад 8 жил болсон юм чи ингээд цаашаа боломж бол байгаа бах тийм үү. Тэгэхээр яг за Google-д ажиллах бол нэг өөр тийм яг нэг юм том corporate-д ажиллах бол бас нэг өөр. Тэгээд түүний хажуугаар одоо ингээд болж байгаа үйл явдлуудыг харахаар үнэхээр яг энэ лөө орохгүй бол болохооргүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Яг үнэхээр за Silicon Valley гэж харахад чинь за Silicon Valley-д байгаа нэг 3 том компани за Apple, Google, Microsoft ингээд нэмээд үзэхэд нөхдүүдийн зүгээр бариад байж байгаа cash нь $1 trillion байгаа байхгүй. Тэгэхээр нэг их $80. Тийм, нэг их $80. Гэтэл хуучин бол одоо яг дэлхийн нөгөө эдийн засгийг хөдөлгдөг байсан тэр гол хөрөнгө оруулалтыг хийдэг байсан одоо Wall Street-ийг харахад чинь тэнд хамгийн том одоо хөрөнгө оруулагч банк нэг $300 тэрбум компани байгаа байхгүй. Тэгэхэд Apple зүгээр тэрний кэшээр хөдөлтөд авах боломжтой. Тэгэхээр эн чинь өөрөөсөө Wall Street-ээс илүү хөрөнгө оруулагч болсон. Wall Street-ээс илүүтэйгээр өөрсдийн яг нөгөө мөнгө олдог индастритэй. Тэгэхээр чинь бүх юм л ингээл бүхэл яг л жинхэнэ нөгөө нэг одоо талентууд гэж нэрлэдэг те. Хуучин Wall Street руу явдаг байсан талентууд нь бүгд Silicon Valley дараа хамгийн авиаслаг ажлын хүчүүд бүгдээрээ одоо тэгээд ихлэхэр чи энд эргэлдэж байгаа мөнгө гэдэг чирээс асар их болоод эхэлж байгаа юм. Нэг л өдөр Uber гэдэг компани бий болоход за 100 тэрбумын компани
ганцхан өдөр пат гэж бий болчихж байгаа. Тэгээ тэр 100 тэрбумын одоо юу чин хөрөнгө оруулалт чинь зүгээр л ганцхан газар ингээд ороод ирэнгүүт тэнд одоо ажиллах хүч одоо бүхэл юм л нэмэгдэж байна. Тэгэхээр ийм том өөрчлөлтүүд ингээд болоод байдаг. Тэгээд энэ яг ирээдүйд ингээд бүх одоо юу гэдэг аж үйлдвэр бүхэл юм ингээд чирээд явахаар нөхцөл байдал үүсээд байхад илүү орохгүйгээр энийг сонирхохгүйгээр байх ямар ч боломж байхгүй болчихж байгаа юм да. Тэгээд Монголд яг стартап компаниудын global tech startup гэдэг энэ айтемыг ер нь оролдох ёстой юм уу, оролдох ёсгүй юм уу, энийг ер нь чадах юм уу, чадахгүй юм уу гэдэг асуулт надад өөрөө их сонирхолтой байхгүй. Тэгээд энэ асуултанд хариулъя гэх юм бол хэн нэг нь оролдож үзэхээс өөр ямар ч арга байхгүй. Тэгэхээр л ерөөсөө нэг оролдож үзэл энэ хариултыг л олъё л гэж бодлоо л тэгээд. Яг түрүү яг ярьлаа. Шинээр эхэлж байгаа компаниуд хамгийн сүүлийн статистикийг харахад хамгийн их ажлын байрыг үүсгэдэг гэж Америкийн зах зээл дээр үүсгэж юм байна гэдэг нь нотлогдсон. Нэгт хоёрт нь болохоор 2020 он гэхэд Америкийн шилдэг 500 компани 75% нь байхгүй болоод шинэ компаниуд дараачийн одоо чинь 10 төгрөхгүй жилд үүсгэнэ. Тэгэхээр эдийн засгийн амар том ач холбогдолтой гэнэ батлагдаад байдаг, тийм ээ. Монгол түрүү хэллээ шүү дээ, оролдож үзэн гэж байна. Гэхдээ ер нь ингээ хараад байхад Монгол хаана явж байгаа шиг байна энэ. За ер нь бол одоо бол за Америкт бол үнэхээр гоё ингээд экосистем үүсэж байна. Тэгээд тэнд бол ингээл бүхэл юм ингээл болол бүтээл яваад байна. За энийг хараад нөгөө нэг хятадууд, зүүн өмнөд Азиуд энэтхэгүүд яг ийм экосистем үүсгэх ёстой гэл ингээл одоо бол ерөөсөө засгийн газар юу гэдэг бүхэл одоо бүхэл хүчээ дайжлал ийшээ хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй. Тэгэл тэн дээр ерөөсөө нэг экосистемд нэг ганцхан элемент дутагдал дагуултаад эхэлж байгаа. Тэгэхэд Монголд бол тэр элементүүдээс ихэнх нь байхгүй байгаа байхгүй. Тэгээд үнэхээр жоохон одоо юу гэдэг за одоо яг нэг ингээл нэг ингэчих систем байна гэсэн бол гарц харагдахгүй л байгаа. Гэхдээ үнэхээр оролдож үзэхээс өөр ямар ч арга. За экосистем гэдэгт бол за энийг аз туршаад хийх энтерпренеурууд хэрэгтэй, экспертүүд хэрэгтэй, жинхэнэ нэг 20 жил, 30 жил код бичсэн жинхэнэ компаниг нь жоохон томрохт нь чирнээс цааш аваад явах экспертүүд хэрэгтэй. За тэгээд одоо санхүүгийн эрсдлийг нь хүлээж авах венчур капиталууд хэрэгтэй. За тэгээ менторууд хэрэгтэй. Тэгээд одоо их сургуулиуд багш нар яг нөгөө нэг одоо cutting edge technology гэж нэрлэдэг байгаа тийм. Тэр технологиудыг судалж явах, тэрэн дээр хөрөнгө оруулалт авч явах тэр профессорууд нь хэрэгтэй. Тэндээс төрж гарч явах тэр оюутнууд нь хэрэгтэй. Ингээд яг энэ бүгд байж ээж хөдөлдөг. Тэгээ аль нь ч дутагдaltaй нөхцөл байдалд энийг одоо яаж жижигнэр бий болгож яаж ингэж багаар өнхрүүлж явах. Яг л нөгөө цасан бөмбөг хийхин тулд ингэж жижигнийг тавьж байгаа өнхрүүлэлттэй л адилхан л тийм л процесс юм билээ л дээ. Зүй. Энэ салбарыг ярингууд заавал технологи ярихын утга учир нь юу вэ? Яагаад бид нар одоо манай Монголын засгийн газар бусад өөр хэд хэдэн салбар бол нэлээд төлхөө ажиллаж байна. Бусад салбарын экосистем магадгүй илүү сайн хөгжсөн байна тийм ээ. Технологи яагаад чухал юм? Технологи тэр дундаа нэг за IT яагаад чухалчлаад байгаа вэ гэхээр одоо ингээл бид нар бол одоо нөгөө нэг IoT-гийн үед байгаа байхгүй. Саяхан мобайл болоод өнгөрлөө те. Тэрний өмнө интернет wave гэж болоод өнгөрлөө. Одоо IoT Internet of Things-ийн давлгаа тий. Бүх юм интернетээр хоорондоо холбогддог цаг гэж байгаа тий. Тэгэхэд энэ нь болохоор зүгээр одоо яг технологийн салбарын одоо нэг тийм хувьсэл биш бүх аж үйлдвэрт нөлөөлж байгаа. Бүх хүн төрөлхтөнд нөлөөлж байгаа. Яг интернет гэдэгтэй адилхан хэмжээний тийм том давлгаа байхгүй. Энийний дараа юу хүлээж байгаа вэ гэхээр хиймэл оюун гэж хүлээж байгаа. Тэгээ тэрний дараа biotechnology гэж хүлээж байгаа. Тэгээ biotechnology гэдэг нь бол ерөөсөө одоогийн биотехнологийн компаниудыг харахад 80-аас 90% нь хийж байгаа ажил нь software engineering. Ерөөсөө програм хангамж. 80-аас 90% нь software engineer-ууд аваад тэгэл яг bioinformatics гэдэг тал руу явчихдаг. Тэгэхээр дараагийн хоёр том давлгаач гэсэн ерөөсөө яг мэдээллийн технологитой холбоотой. Тэгээд хүн төрөлхтөн ч гэсэн одоо урд өмнө хийжсэн одоо хими уруул байд юм уу, механик, инженеринг байд юм уу, энэ бүх юмнуудыг чинь ингээд нэг 100% удирдах чадчихсан юм ерөөсөй байхгүй. Гэтэл дижитал ертөнцийг бол
100% удирдах. Бид нар өөрсдөө үүсгэсэн. Бид нар өөрсдөө үүсгэсэн 0 бол 0, 1 бол 1. Тэнд бол бүх юм ойлгомжтой. Тэр дижитал ертөнцид бурхан нь софтвер инженер учраас бүх юмыг удирдах болдог. Тэгэхээр бидэрт бол дижитал ертөнц рүү хөрвүүлэх тэр интерфейсүүдийг л үүсгэж байхад бол хөрвүүлэл тэр дотор бүх индастри явах тийм нөхцөл байдал үүсэж. Тэгэхээр технологи гэж яриад байгаа шалтгаан угаасаа энэ бүх зөрүүчийн хэлсэн бүх аж үйлдвэрийг хамарж байгаа болохоор. Тийм, ерөөсөө л тийм. Бид зөвхөн нэг юм нэг цөөгийн идэв хүмүүсийн тухай ярихгүй байгаа. Энд аяанда бүх эдийн засгийг угаасаа нөлөөлнө. Бүх бидний амьдрал гэж хэлж байгаа шүү дээ. Тийм. Одоо санхүүгийн салбар гэлдэг чи одоо финтек гэл яг одоо өөрчлөгдөж байгаа. Одоо санхүүгийн салбарыг бүгдийн технологижуулаад IT-ийн компаниуд одоо дараа нь бүх санхүүгийн салбаруудыг авах жишээтэй нэг л мэдгээд. Гэтэл одоо хуучин BMW энтер гэл одоо машины компаниуд байсан бол Tesla гэж гараад ирж байгаа шүү дээ. Яг л шингэн тек компани, Silicon Valley-гийн тек компани. Тэр энэ өөрчлөлтүүд угаасаа хэдэн жилийн дотор байнга явагдал, байнга шинжлэгдэл бүгд дижитал ертөнц рүү шилжиж байгаа л тийм л үе юм л да. Бид нэр суургүй байж дараачийн давлгаар нь дайрж болох уу? Юу ирж байгааг нь жоохон харагдаад шүү дээ тийм үү дараачийн шатанд. Монгол улс олон улс өрсөлдөх чадвартай, ажлын хүчтэй, авиастай болёо гэх юм бол бид нэр зам тавьчилж чадах уу? Чадах гэж үзэхээс өөр ямар ч аргагүй юм байна л гэж бодож байгаа. Тэгээд яг чадна гэж хэлэх боломж байхгүй, чадахгүй гэж хэлэх боломж байхгүй. Тэгэхин тулд хамгийн одоо яг экосистем үүсгэхэд хамгийн их дутагддаг юм бол за хөрөнгө оруулагчид бол үүсчихдээ юм байна. Оюутнууд бол олноор нь бэлдээгээвэл бэлтчихдээ юм байна 10 жилийн дотор. Ингээд явж итэл ганцхан юм дээр гацаад байдаг байхгүй. Ганцхан юм дээр гацдаг нь бол зүүн өмнөд Азийн орнуудын тухайд экспертүүдийг бэлдэж чаддгүй. 30 жил 40 жил код бичсэн яг өстой жинхэнэ мэрэгжлийн хүмүүсийг бэлдэж чаддаггүй. Америкт бол тэр хүмүүс бэлдэгдэж байдаг. Аль болохоор аль өмнө нь яачихсан. Магадгүй бид нарт гэхдээ импортлох боломж байж. Тийм, импортлох эсвэл яг тэр экспертүүдийг одоо бэлдэх хэрэгтэй юм шиг санагдав. Яг тийм бидний үед бол үнэхээр цөөхөн. Яг нэг 10 жил код жинхэнэ яг эксперт хэмжээнд код бичсэн хүн бол Монголд үнэхээр цөөхөн байгаа. Яг ингээл дундаасаа нэг дарга болоод ч юм уу эсвэл нэг өөр индастри ингээ яваад байдаг. Тэр бол үнэхээр бүр ерөөсөө 30 жил 40 жил яг эксперт болох хэмжээний л ажиллах хэрэгтэй юм шиг. Тэгэхээр тэр тал руу илүү анхаарч чадах юм бол нэг 20 жилийн дараа магадгүй Монголд нэг за 2000 жинхэнэ эксперт үүссэн байх, жинхэнэ эксперттэй болсон байх. Тэр үед стартап компаниудыг болиулах гэж хүчрэхгүй байх гэж ер нь төсөөлдөг байхгүй. Тийм болохоор тэр тал руу илүү анхаарах хэрэгтэй юм шиг. Тийм ч болохоор Монголд нэг хийдэг ажил чинь одооноос мод тарих хамгийн зөв цагт 20 жилийн өмнөө гэж ярьдаг шиг тийм үү. Одооноос хүүхдүүдийг зуныхаа амралтаар ирээд бэлтгэж байгаа. За 100 болгон ер нь бол эрэхтэй нөгөө их сургуулиудаар явж яаж Google-д орох уу, яаж одоо тех компаниудын интервьюд бэлтгэх үү, одооноос юу бэлтгэх үү гэдгийг бол ерөнхийдөө байнга оюутнуудад ярьдаг, хэлдэг. Одоо сүүлийн үед бол бас яг бэлтгэгдчихэд интервью өгье гэх юм бол рефер хийж өгч болно. Ямар ч хэлсэн тэр тал дээр тий ямар ч хэлсэн тэр тал дээр бол маш их цаг зарцуулдаг. Тэр оюутнуудыг хараад байхад ирээдүй харагдаж байна манай. Харагдаж байгаа. Одоо бол үнэхээр өсөж байгаа. Гэхдээ яг хоо энэтхэг солонгосуудтай харьцуулахад бол үнэхээр бага. За одоо яг Google гэхэд нэг 1000 орчим солонгосууд ажиллаж байна л да баг. Тэгэхээр чин хүн амынхын тоон хуваагаад үзэхэд 15 хуваахад Монгол хүн нэг 70 орчим байх хэрэгтэй байхгүй юу? Уг нь бол гэтэл тэнд хүрэхгүй байгаа. Одоо бол яг 5 болчиход байгаа. Ямар ч байсан 3-1 хэлсэн байна тийм. Тэгэхээр энэ нэг 70 болох чадах юм бол бид нэр 20 жилийн дараа болох боломжтой. Гэхдээ удаан байна. Тийм. Ер нь бол нэг 10-аас 20 жилийн дараа гэхэд бол Израиль шиг хэмжээний болох боломжтой. Хэрвээ тэгж чадвал. Тэгж чадахгүй бол бас үнэхээр яг дарц харагдахгүй бол. Гэхдээ хэдлээ 10-20 жил хүлээх юм бол хэцүү. Маш богино хугацаанд хийхгүй. Тэгээд түр хэллээ хийж үзэхгүй бол мэдхгүй гэж байна тийм үү. Тэгээд хийж үзэхгүй бол гэдэгтээ яг холбоотой өөрөө болохоор яг одоо хийж үзэж штэ. 2 стартаптай ажиллаж байгаа Монголд гараа ингээс тэднийхээ тухай яриач. За нэг нь бол e-market гэж яг локал одоо Монголын зах зээл дээр e-commerce-ийг хөгжүүлж байгаа компани байгаа. Тэгээд яг локал юундаа бол индастридаа бол одоо тэр үйлчлэгч гэж баг хэлж болохоор. Гэхдээ
эдийн засаг маань яг нөгөө нэг e-commerce-ийн эдийн засаг маань өөрөө их бага байгаа. Тэгээ хүмүүсийг сургаад тэгээд ямар ч инфраструктур байхгүй одоо хөвөргөлтөө төлбөр юу гэдэг бүгдийг ингээд шинээр эхэлж байгаа учраас бол яг нөгөө төсөөлж ирсэнээс бол арай бага хэмжээгээр тэгтээ бол ямар ч бас өсөлттэй байна гэсэн. Нийтээр худалдааны зах зээл тийм үү? M-market худалдаа MN лөө Cig.com лөө. Тэгээд тэрэн дээр M-market Cig.MN. Тэгээд тэнцээ ороод ямар ч хүмүүс цахилгаан бараа өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн авч болдог. Хизээ эхэлсэн бэ? За эхлэхийн хувьд бол их удаан түүхтэй, их олон жилийн түүхтэй. Бүр Солонгост оюутан байхын хамт ярьж байгаа л тэр үеэс баг тэр үеэс ингээл өөр нэртэйгээр янз бүрийн юмнууд хийж явсаар хагаад яг M-market гэдэг дээр одоо яг энэ e-commerce дээр төвлөрсөн нь бол нэг 2 жилийн өмнөөс байна. За тэгвэл яг 2 жилийн өмнө төвлөрснөөс хойш Монголын зах зээл дээр нэвтрээд хэр хурдтай явж байгаа хэрэглэгчийн тоо одоо ер нь ойролцоогоор ямар шуухан байх шиг байна. За үнэхээр хурдтай өсөж явах үедээ бол сар болгон баг даблдаад л сар болгон 100% тий өсөж болгон 100% өсөөл. Яг сүүлийн үед бол нөгөө эдийн засгийн юу байна уу эсвэл нөлөө байна уу эсвэл бид нар бас зарим нэг газар алдаа хийсэн байна уу одоо бол анализ хийж үзэж байна л да. Тэгээд ямар ч байсан өсөлт нь бол түрүү жилийнхаас буурсан учраас бид нар тэн дээр бол бас яг хаана алдаа гаргуу яг юу нь болохгүй байна гэдгийг бол судалж байгаа. Хэдүүлээ M-market яваад одоо манайхаар орж исэн өмнө тийм ээ. Тий, яг үүсгэн байгуулагч. Үүсгэн байгуулагч нь орж исэн энэ талаар бас тодорхой мэдээлэл өгч исэн баг. Бидний хувьд бол жил хагасын өмнө нэмэлт хөрөнгө оруулалт хийсэн өөрсдөө. Тэгээд нэмэлт хөрөнгө оруулалт гэхээр хэдэн төгрөг ярьж байна бид нар? За жил хагасын өмнө бол бид нар нэг хагас сая долларын valuation хийж хөрөнгө оруулалт хийсэн. Окей, үнэлгээнд үсэж байгаа хөрөнгө оруулалт. Гэтэ тэрнийг бол яг өөрсдийнхөө одоо pocket money хэмээс хадгалж хадааснаас ингээд татаад байсан. Би яг асуух гэсэн юм дээ. Тэр хоёр компани юу анхны хөрөнгө оруулагчаар юм уу зөвлөхөөр орж эхэлж байгаа, ажиллаж байгаа гэх тэгэнгүүт хүмүүсийн бодож байгаа юм яаж энэ хүн тэр компанид холбогдчихваа гэдэг асуулт гарч. Нэг нь болохоор яхаар бүр оюутан настай юм биш тийм үү? Y-Moment-ийн тухайд бол яг Y-Moment гэж компани маань бол өөрөө яг одоо төвлөрсөн зүйл нь бол Global Tech Startup гэдэг гэрээсэл айтсан байхгүй. Тэгэхээр энийг л болох нь үгүй юу гэдгийг л үзье л гэдэг зорилго. Олон улсад өрсөлдөх чадвар бүхий. Тийм да. Яг тийм технологийн шийдэл байгаа шүү дээ. Технологийн компани бий болгоё гэж хэсэг залуучууд бий болгоод тэгээд одоо нэг ихний прототипаа үүсгэчихэд тэгээ Америкт бас яг ийм стартапуудын ийм конференст бас нэг шалгараад ирсэн байсан л да. Юу Y-Moment хэр удаж байгаа вэ одоо? За бас нэг жил хагас орчим бол байна тийм. Тэгээд Y-Moment-ийнтэй яаж холбогдож байсан бэ? Тэгээд Америкт ирсэн байх үед болохоор бид нэр уулзаад тэгээд яг нөгөө би болохоор яг нөгөө хэрэглэгчийн UX одоо яг тиймэрхүү төрлийн одоо судалгаанууд дээр зөндөө ажиллаж байсан болохоор ингээд харахад ингээд за энэ чинь болохгүй байна, болж юм болохгүй байна гэл ингээд нэг сар орчим зүгээр л холбогдоод та нар ингээд үзүүл яасан ингэж явж байгаад нөхдүүд та ер нэг хамт ер нь бүр яг хамт нэг метр маягаар хамт яваач. Хувь эзэмшдэг үү? Хувь эзэмшдэг. Гэтэ minority. Маш бага хэмжээний хувь эзэмшдэг. Бага хэмжээний хувь эзэмшдэг. Тодорхой хэмжээний хувь эзэмшээ ингээ орж ирсний хариуд ерөнхийдөө өөрөөс ч гардаг цаг хугацаа хэр гардаг Y-Moment юм уу M-market зориулаад. Миний хувьд бол яг ингээд зогссон үед нь тэр шийдлийг нь олоход ер нь ихэнх цагаа зарцуулдаг. Гэхдээ бол зүгээр яг яг ерөнхий ментор гэдэг одоо үйлчилгээч юм уу те ментор гэдэг ухагтхуунаас бол хамаагүй их цаг зарцуулдаг. Өдөр тутмын ажил одоо юу гэдэг юм бүх код бичижсэн үү? Энэ хоёр. M-market-д бол код бичсэн. Y-Moment-д бол баг бичихгүй байгаа. Y-Moment бол өөрөө бас нэлээд сайн. Ер нь хоёр тал бол хоёулаа аягүй сайн хөгжүүлэгч нартай Монголда тийм үү? Яг хоёулаа бол ерөөсөө яг технологийн компани. Дан технологийн компани. Тэгээ бас сул тал заримдаа бас тэнд ажиглагдаад байгаа тийм үү? Дэндүүх технологийн хүн цугларсан юм шиг тийм ээ. За бас тийм байж болсон магадгүй тий. Y-Moment-ыг бодод бид нэр яг нэгдүгээр
зорилгоо бол жинхэнэ профешнл гадны одоо тех компаниудад хөрөнгө оруулдаг профешнл одоо хөрөнгө оруулагчийг л оруулж ирэл гэдэг анхны зорилготой байгаа. Монголд бол яг дотоодод бол бид нарт зөндөө хүмүүс тусалсан, дэмжсэн. Тэгэл одоо за та нар нэг оролдоод үз. Гэхдээ тэргүй хин нэг нь явж үзэхгүй бол энэ зам бол хязгаарч цорохгүй учраас тэгэл. Монголд бол нэлээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт босгож чадсан. Одоогийн адагшаар. Тэг яг тэрийг хийхэд бол өөрийн чинь ажилласан ядаж энэ 2.1 компанийн түүхийг харангуут хамгийн том хийх ёстой юм юу юм шиг байна одоо. За яг Y Moment-ийн тухайд бол би яг нөгөө санхүүгийнх нь юмд ерөөсөө оролцдог. Яг технологийн юмд оролцдог болохоор яг тэр процессыг нь бас яг өнгөрсөн процессыг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол яг энэ айтемыг бариад Silicon Valley одоо бүхэл Silicon Valley, Singapore, Hong-Kong бүгднгээр нь явж үзсэн. Яг бүхэл venture capital-уудтай уулзаад ийм бид нарын ийм зорилготой ингэж явж байна. Ингээд та нар хөрөнгө оруулаач гэдэг юуг л маш олон газар тавьж үзсэн. Маш олон одоо аргачлалаар үзлээ л дээ. Тэгээд эндээс ерөнхийдөө ажиглаж байхад бол за бидний хамгийн түрүүн эхэлж барьж авах хэрэгтэй юм бол ер нь accelerator юм байна л гэдэг. Хурцсуур. Хурцсуур. Тэнд бол олон зүйлийг олж авах боломжтой менторуудыг, яг профешналуудыг, яг бид нартай хамт адилхан компаниудыг олж авах боломжтой. Яг venture capital-уудтай очиод уулзахад бол нөгөө маш том venture capital-уудад бол манай 10 саяас доош хөрөнгө оруулдаг юм аа гэдэг үгийг бол зөндөө олон сонссон. Тэгээд тийм одоо нэг том хэмжээний venture capital-уудтай холбогдоход их амархан л та. Нөгөөдөл чи өөртөө ингээ corporate болсон байгаа болохоор холбогдоход их амархан. Гэхдээ яг тийм үгийг сонсоод зогсож. Тэрний дараагийнх нь бол яг жинхэнэ нөгөө нэг яг tech хөрөнгө оруулдаг. Тэгээд яг энэ салбарын экспертүүд байхгүй. Тэгээ экспертүүдтэй бол network-гүй бол ямар ч боломжгүй юм. Сүлжээ холбоогүй бол ямар ч боломжгүй юм. Тэгээ тэр сүлжээ холбоо бол зүгээр ингээд тань нэг газар танилцаад ингээд үүсдэг бол хязгаарч биш. Тэр бол яг цэвэр ихтгэлцэл дээр явдаг. Тийм болохоор Silicon Valley-д нэг 7 жил, 8 жил ч юм уу, 5 жил ч юм уу ажиллаад чи тэр хүнд хин гэдгийг харуулж чадаагүй бол энэ network хязгаарч үүсэхгүй юм. Ер нь явж буцаал хүмүүсийн харилцаа холбоо. Тийм. Ерөөсөө л яг ихтгэлцэл чи тэр хүнд юу хин гэдгийг хажууд нь байж байгаа л яг харуулж чадсан байх. Тэгээ энэ бол үнэхээр дараагийн тэр хөрөнгө оруулагчид бол үнэхээр олоход маш хэцүү юм билээ. Би бол нэлээд хугацаа зарсан боловч энд бол бас хол байгаа юм байна гэдгийг бол харсан. Тэрний дараагийн шатны хөрөнгө оруулагчид бол яг хуу жижиг хэмжээний яг хуу за жоохон муухан хэлэх юм бол доншуучлаад ингээд явж байгаа хөрөнгө оруулагчид байхгүй. Тэд нар бол ийшээ ингээд шуурах юм бол дагаж орохоос яг өөрөө ингээд шийдвэр гаргаад хөрөнгө оруулах чадвар бие дааж орох чадвар бол муутай. Тэр хүмүүстэй бол ингээд ярихад маш их сонирхол өө тийм үү ийм баг зардлаар та нар ийм продакт яг одоо Y Moment гэдэг продактыг Silicon Valley-д ингээд хийхэд бол энэ хүн 3 инженер жил ажиллахад энэ хүн сая доллар. Тэгэхээр чинь тийм хэмжээний продактыг зүгээр ингээд яг одоо үүсгэсэн байж ангууд үнэхээр их сонирхолтой юм бэл. Үнэхээр их сонирхол яг сонирхлоосоо илүү гарч чадахгүй ингээд нэг сар орчим нөгөөдөлтэй чинь хэсэг ажиллаж байгаа л тэгэл бусад хүмүүсийг хараад ингээд зогсчдаг. Тийм яг тэгээ энэ бол яг үнэхээр хийж үзэхээс нааш олж мэдчих чадахгүй зүйл байгаа юм л да. Тэгээ одоо бол яг accelerator-ууд руу чиглэлсэн байдалтай. Тэгээ accelerator-ууд бол яг юу хүсдэг вэ гэхээр нэгдүгээр бид нар бол бас нэг буруу ойлголт байгаа. Нөгөө Facebook, Google энтер гэсэн компаниудыг харсаар хагаад за амар гоё продакт үүсгээл тавьчих юм бол мөнгө бол 5 жилийн дараах асуудал. Өөрөө ингээд ороод ирнэ. Тэр продактаа л үүсгэх хэрэгтэй. Тэр продактад ч хөрөнгө оруулах хүмүүс олдно гэж боддог. Гэхдээ энэ бол үнэхээр худлаа юм байна. Тэр бол хэрвээ тийм хэмжээнд хүрэх гэж байгаа бол 10 сая даунлоадтай аппликейшн ч юм уу, 100 сая хэрэглэгчтэй веб ч юм уу тэр хэмжээнд хүрэхээс нааш хүрч чадахгүй. Тэр хэмжээнд хүрэх чинь өөрөө seed маш их шаарддаг. Тэгээ энийг бол за тэгж явах нь бол ер нь буруу юм байна гэж үзсэн. Яг accelerator-уудын хүсэж байгаа юм бол юу вэ гэхээр баг нь хамаагүй. Танад кастомерууд байгаад, кастомерууд чинь үнэхээр happy байгаад тэр хүмүүс чинь чамд мөнгө төлдөг. Чам сард нэг $5, $10 олдог байсан ч хамаагүй. Тэгээд тэр кастомеруудыг чи ингэж өсгөх боломжтой. Тэгээд ингэж өсгөхөд ямар хэмжээний мөнгө шаардлагатай.
гэдгийг л харуулах хэрэгтэй. Хэрэглэгчтэй холбогдсон тэдний бараа бүтээгдэхүүний шинжилгээ мөнгө төлөхөд бэлэн гэдгээ баталж үзүүлсэн байх хэрэгтэй тийм үү? Нөгөө нэг Facebook юу болохын тулд би дөнгөж сая харлаа л да. 1%-ийг 10,000 хуваасны 6% нь тэрбум долларын үнэлгээнд төрсөн гэж байгаа. Өнөөдрийн түүхийг харангуут Америкт дах тийм үү? Тэр бол үнэхээр маш өндөр рисктэй бид нар тэр рискийг тийм даах ресурс бол байхгүй. Тэгэхээр яг л одоо үнэхээр кастомеруудыг яг танай кастомерууд хийн. Тэд нар яагаад танад мөнгө төлж байгаа? Тэд нар мөнгө төлснөөр танад мөнгө төлж үйлчилгээ авснараа үнэхээр happy байгаа мөн гэдэг л. Тэр маань өнөөдөр нөгөө бидний яг бараа бүтээгдэхүүн зах зээлийн нийцлээ олчихсан тийм ээ. Тэгэхээр биднэрт энэ дээр бол бас жоохон давуу тал үүсэж байгаа. Яг гэвэл биднэрт яг туршаад үзэх local market байж байна. Яг зөв. Тэгээ энэ дээр бол regulation бага байна. Тэгээ хүмүүс одоо энэ маш их сонирхдаг, маш бага зардлаар маркетинг хийх боломжтой, промошн хийх боломжтой. Энийг л ашиглах хэрэгтэй юм. Энийг тэгээд манайхан дандаа буруугаар ярьдаг. Дэндүү жижигхэн зах зээл, хинчээ битгий юм хийгээд. Харин ёстой яг сайн хэлдгээр хамгийн гоё тестлэх зах зээл байгаа. Хямдхан зах зээл, ойлгоход амархан зах зээл тийм ээ. Яг хөрөнгө оруулагчид бодвол тэр их багт нь ерөөсөө сонирн биш. Үнэхээр яг суурь нөөцсөн юм уу? Үнэхээр кастомерууд байгаа юм уу? Энийг тэгээд scale хийх боломж байгаа юм уу гэдгийг 100 хүн танай аппликейшнийг татхад 98 нь үнэхээр сэтгэл ханамжтай юу? Тэр листтэй тийм ээ нэгсэндээ. Заавал сая хүн байх албагүй. Хэд ч татсан бай хэрэг сэтгэл ханамжтай хэдэн үнэхээр дурлаад мөнгө төлж जैन тэрэлж болж шүү. Яг Y Moment гэдэг одоо энэ аппликейшны тухайд бол яг энэ бүтээгдэхүүний тухайд бол яг хүмүүс харахад бол яг эцсийн хэрэглэгчид зориулсан бас бүтээгдэхүүн юм шиг харагдаад байгаа юм. Тэгээд эцсийн хэрэглэгчид одоо эцсийн хэрэглэгчдээс гадна бол яг бидний одоо зорж байгаа маркет бол контент креатор байхгүй. Одоо контент яг видео контентыг бүтээж байгаа хүмүүс. Энэ бүтээж байгаа хүмүүс чинь видео контентаа яг хэрэглэгчид хүрэхэд маш хэцүү байдаг байхгүй. Тэгээ YouTube дээр ч одоо өчнөө олноороо видео контент креаторуд байж гэн одоо телевизүүд байж гэн эдгээр чинь яг ийм хэрэглэгчдэд хүргэх тийм одоо фреймворк бас дутмаг сошиал нэтворкээр дамжуулж өрсөлдөөн айгүй их тийм тийм ээ бас. Тийм болохоор тэр хүмүүсийн тэр яг тэр контент креаторуд яг кастомерууд одоо яг эцсийн хэрэглэгчдэд хүрэх тэр замыг л бид нар богиносхон болгож өгч байгаа. Тэгээд тэр контент креаторуд болохоор яг манай жинхэнэ кастомерууд байна. Тий. Хоёр талт зах зээл гэж байгаа юм. Энд нь одоо юм нийлүүлдэг хүмүүс энд нь худалдаа авч та бүхэн энийг л хийж чадаа. Тэгээд ихэнх хүмүүс болохоор интэлнэ гэж бодоод байдаг. Тий. Гэтэл одоо зах зээлийн үнэлгээ өсөх хүмүүс чи эднэр тийм ээ. Яг хөрөнгө оруулагчдын харж байгаа нь бол яг тэр контент креаторуд танад хэр зэрэг happy байгаа юм. Тэд нар танад мөнгө төлж чадах юм уу гэдгийг л харж байгаа юм л да. За хоёул аль хэзээ 30 минут ярьчлаа. Сүүлийн асуулт. Зөндөө яриад байвал. Тэгээ мэдээч хэрэг Twitter дээр байгаа. Батулга 11 гэдэг хаягаар байгаа. Тийм ээ. Тэгээ хүмүүс ирээ сонирхож байвал туртай асуултаа асууж, миний асуугаагүй зүйлийг асууж болно, холбогдож болно. Гэтэ сүүлийн асуулт дандаа юм байдаг. Энэ зөндөө юм хийгээ үтсчлээ. Дэлхийн шилдэг компанитай ажиллаж байна, тийм ээ. Хамгийн том алдаа түүнээсээ сурсан сургамж буцаад тэр маань зөвлөгөө болж болох зүйл юу вэ? За, яг стартап гэхээсээ илүүтэйгээр одоо яг энэ яг одоо ингээл ажиллаад эсвэл ямар нэгэн бизнес бүтээгээл эхэлж байгаа залуучуудад болохоор яг нэг жоохон дутагдaltaй тал байгаад байгаа. Тэгээд тэр нь болохоор фокус хийж чаддгүй. Нэг 5 бизнес карттай ч юм уу. Тим тохиолдолд маш их байдаг. Тэгээд фокус хийх хэрэгтэй юм л. Ер нь бол би ч гэсэн одоо ер нь бол фокус хийх гэдэг ерөөсөө байнга л ингээл таньж байдаг ерөөсөө за энэ болохгүй үгүй гэж хэлж сурч байнга л таньж ах хэрэгтэй. Цагаа зохицуулахын тулд ерөөсөө ажиллаа танахаас өөр ямар ч арга. Тэгэл хамгийн чухал юм дээр л фокус. Зүг. Монголчуудад хийхэд аягүй хэцүү зүйл. Тийм. Цөөхөлөө болохоор олон юм үнэхээр яг тийм асуудал үүсчдэг. Гэхдээ ингэж яваад бол бүгдийг халтуурдахаас аргагүй болчтой юм л л да. Тийм болохоор нэгэн дээр нь фокус хийх нь маш чухал. Нэг зүйл дээр анхаарна уу гэх юм тийм үү тэрнээр. За баярлалаа. За